Hey, за юу яцхан залуусаа New Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр 7 хоног бүр уламжлал болгон хүрдэг Монголын хипхопын товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногт олон ч сонирхолтой үйл явдлууд боллоо. Олон юмраад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Саштай холбогдож байгаа. За өнгөрсөн базаанд ярьсан шүү дээ. Сашийн хувьд бол Монголынхоо хипхопод иргэн ирж байгаа, урлагтай иргэн ирж байгаа. За өнгөрсөн алга болсон хугацаанд бол гадаад оронд байсан. Тэгээд йогийн ерөнхийдөө багш болсон гэж байгаа. Харин саяхан цаа чи нэг иймэрхүү бичлэг цадсан. За одоо нэг газраар хальт орох ажилтай байсан. Тэр газар та ирж байна. Тэгээд юу болохыг нь харцгаая. Mongolia. Big Mikey, why you gonna see me soon? Mongolia ripping down the show. Let's go, За ингээд харахад Сашийн хувьд хэлийн чандад байгаа ч гэсэн тэндээсээ ерөнхийдөө тогтмол уран бүтээлүүдийг хийж ийн гэж харагдаж байна. За үүнийгээ ч баталгүй гэлтэй цаа чин бас өөрийнхөө YouTube чаналаас нэг иймэрхүү дуу цадсан байсан. Хайрын тухай дуу байсан. За энэ дууны сэтгэл хэсэг бол маш эерэг байсан. Сашиг тэгээд сонсогчд нь маш их тийм сансан юм шиг vibe-ийг өгж исэн. 2026 онд Сашийн хипхопт орсон 10 жилийн ой болж байгаа бөгөөд цаа чин бас энэ ойгоороо далимдуулаад өөрийнхөө шин цомгийн ажилд орсон гэдгийг хэлсэн. За ямар ч тач Монголын хипхопт иргэн ирж байгаа Сашийн цааш уран бүтээлд нь бол томоос том амжилтыг үсэ. Түүний сонсогчдод нь хандаж хэлэхэд ямар ч байсан ойрын хугацаануудад цоо шинхэн уран бүтээлүүдийг бол сонсох магадaltaй байна. За дараагийн сэдв бол тун халуухан сэдв байгаа Rap Divjig-ийн Season 3-тай холбогдож байна. За Rap Divjig-ийн Season 3 бол өмнөх өдрлүүдэ бодвол хамаагүй чанартай болж байгаа оролцогчдын чанар, ур чадвар, шинэ оролцогчдын үүрэг оролцоо гэдэл маш олон зүйлээс болж сонирхолтой болж байна л да. За би өмнөх базааны дугаарууд дээр ярьжсэн. За энэ season миний favorite бол Last X байгаа гэд. Monica Last X хоёрыг би бол финалд нэ гэж бодож исэн. Гэхдээ маш харамсалтай шүвгийн 16 бол энэ хоёр таарчихсан. Энэ батал дээр бол ойлгомжтой Monica сайн байсан. Гэхдээ тэр Last X-ийн холболтууд үнэхээр солиотой байсан. Би бусад оролцогчдыг ерөөсөө басж байгаа юм биш шүү. Гэхдээ миний таамагаар бол Last X болон Victoz гэсэн финал болох нэ гэж харсан. Мэдээж шүвгийн 16 дээрээс ялсан хүмүүс нь гоё байсан. Гэхдээ ялагдсан ч гэсэн маш хүчтэй өрсөлдөө үзүүлсэн Season 3-ыг чимсэн оролцогч нар бол айгүй их байлаа. Season 3 дээр онцолж ярих хүн бол яхааргүй MIP Victoz байгаа. Rookie of the Season гэж ярих юм бол мэдээж Chibrushka, Coach of the Season бол яхааргүй ганцох. Divjig-ийн гарааны топ бол миний бодлоор Season 3 дээр Last X, Victoz, Monica, Chibrushka за тэгээд ганцох юм да. Хамгийн дутуу үнэлэгдсэн Android-д оролцогч бол Lock, Season 3 MPP за миний бодлоор Last X байлаа. За гэх мэтчлэн маш халуухан өрсөлдөөн донд одоо ч Season 3 үргэлжилсээр байна. За энэ гоё прожектыг зохион байгуулж байгаа Black Squad болон Migrant бол томоос том амжилтыг хүсье, баярыг хүргэе. Тэгээд миний зүгээс бол нэг л захиж хэлэх юм байна. Шүүлтэндээ л анхаараарай. Rap Divjig-ийн хувьд нэг иймэрхүү байна. За ингээд дараагийн сэдвээр орцгоё. Дараагийн сэдв бол эх 7 хоногт болох Triple X Music Festival-тай холбогдож байна. 2025 оны 8 сарын 30-нд Triple X Music Festival 8 дахь удаага төв цэнгэлд хүрээлэнд нүргэлэх гэж байна. Мэдээж та бүхэн line-up-ыг нь харсан байх. Triple X-ийн line-up-аас гадна rap battle бол хамгийн их анхаарлыг татж байгаа. Энэ 7 хоногт Triple X-ийн албан ёсны пэйж хуудаснаас бүх батлаа зарлчихсан. Хамгийн ихний батл бол Babyna болон Blue хоёр эмэгтэй рэперийн батл байгаа. За би бол энэ дээр таамагаа өгчий 70-30 харьцаатай аль эсвэл 60-40 харьцаатай Babyna-гийн талд бол шүүлт шийдэгдэх болов уу гэж бодож байна. Лүг бол би ерөөсөө муу гэж хэлээгүй. Гэхдээ яг энэ хипхоп, rap battle тал дээр яах аргагүй Babyna-г үнэхээр барахгүй хаа. Бараг л хэр баргийн эрэгтэй рэперийг хүртэл цааш явуулсан шүү. Хипхоп амар л да. За дараагийн батл бол Wolfism болон Sigor нар хоорондоо таарсан энэ олон жилийн дараа. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд нэлээ young байхдаа энэ хоёр rap дэмби дээр батлж исэн. За тухайн үед бол Sigor ялагч нь болж исэн. Мэн Sigor найзхан бол George Clooney. За чинь тэдний гомоноор тэлдэг агаа нөгөөхөө жоохон бүлүүлээ. Чи бол яаж хийсэн ажлын үр дүн? Хөөе би согтууг ялтаа. Эмзэг сэдвүүд нь гэсэн чи секс найз хүмүүст дээрээс ногтуудын салтаа. Зүнж өгч хүүхдийн баяр тэмдэглээд яваад байгаас хэрэгтэй. Гэрийг нь хандсан чи битүү шалтан гамбуушин зурхтай. Сэлэсээ ажиллахгүй явах юм ба тийм ээ болсон. Энийг ажиллахгүй жорсонгийн болгон бас усын уулган гэсэн тийм ээ болсон. Түрүүчийн дебетер наа чи өөрийгөө порностер гэж магтах биш мууссан. Ирээс нэг кино тоглохдоо нэг хужаа залууд ахар сүлөө огурлаа хошногдуулсан. Гоцсон бодно Монгол олж ийл болоод байс та. Наач хүн хямдхан амархан 500-аар алаах болох коноптой байс та. Наач нэг найзууд нь 500 төгрөг өгье гэж орчинд өрдөг байсан. Конопыг нь дарчуучаад нусаадаа талхар гिचэмдээ мөнгө өгөхгүй мөрдөг байсан. Sigor За, ялагчаар Sigor тодорлоо.
За яг одоогийн өнөөдрийн төвшөнд бол ялагчийг нь таамаглаж хэлэхэд айгүй хэцүү байна л да. За гэхдээ яг 60-40 харьцаатай ульфизм ялах баха. За дараагийн батал бол залуу рэперүүдийн өрсөлдөөн Тришна болон Шуун хоорондоо таарсан. Зуны зугаагийн рэп батал дээрээс харж байхад энэ хоёр хоёулаа өрсөлдөгчөө идэж уусан. Скил уур чадвар үг сайтай залуу рэперүүдийн өрсөлдөөн нэлээд хүчтэй болох баха. За би бол хин нэг нь ялах байх гэсэн таамгийг үнэхээр өгч чадахгүй байна. Яг 50-50% та баха. Triple X Music Festival-ын хамгийн сүүлийн рэп батал 113 эсрэг Мабирант. Рэп дембигийн лигийнхний хувьд бол бас 10 хэдэн жилийн өмнө таарчсан. Тухайн үеийн тэр дембэ дээр Мабирант ялагч болж ижээ. Юу, сүүлийн батал зөвхөн болгондоо ялагч байна. Ойлгоо чанаагүй. За тэр чавтар бүхнээ гүйж дөрөв танаа дөрөв. Юу, би чиний үдээс үдээ. Дөрөв би чиний ууцсаад миний араас чиний толгой цугууч харагдах юм бол би чамд хийж үдээ. Тэр чи шийдэх сүгээрээ өсөлтөж чулуу гаргах юм. Сара санжаага дэмбэд болоод тэр гөрөл надлаад гарч нөрөө ирээгүй. Тэр өдөр яасан гэлээ. Гөрөл өөрөө хэлхээс хичээлэх шиг наа чи тэр өдөр гэртээ төгжүүлсэн байсан гэлээ. Би чиний бүсэд зүйлийг хийлээ. Чи миний тархи шаардлаа. Одоо ингээд урд төлөвчөд ганц новшиг дамжуулээ. Би зүгээр микрофоныг шаардлаа. Нэг дотоод учраас надад гайхуулна. Гипстэр янхных байсан. Тэгээд манад нэг очоод патентэй жолсон дээр суусан. Гипстэр анхных байсан. Тэгээд сэтгэлийн зовлон яасан надад хийсэн. Ийм нойр цугаа удчихжээ. Тэгээд 30-40 минутын дараа гарчсан. Цагийг болж юм байна удчихжээ. За энэ хоёрын бааталч гэсэн ялагчийг нь урьдчилан таамаглахын аргагүй маш өрсөлдөөнтэй болох байх. За ялагчийг нь хувилчил гэх юм бол 60-40 харьцаатаагаар Мабирант ялах юм болов? Би бол тэгж бодож байна. За ингээд 4 баатал 8 хүн байгаа болов гэж бодсон чинь бас үгүй ээ. Үзэгчдийн хүсэлтээр Triple X-ийн нэмэлтээр нэг бааталыг бол оруулж ирж байгаа юм байлээ. За энэ нэмэлт баатал дээр нь бол Локи өөрийгөө Рукитэй бааталмаар байгаагаа илэрхийлсэн байна. Тэгээ алсан юм. Triple X гэдэг юм болох гэдэг биш шүү дээ. Би ямар байна? Рукитэй бааталмаар байна. Тэг халзаах боломжтой төгөрөө энэ шоу мооны тэр хүмүүсүүд байвал хэлээд төгөр. Би Руки найзтайгаа бааталмаар байна. Тэр баатал дээр нь амар олон хүмүүсүүд байгаад байсан шүү дээ. Тийм. Та нар өсвөл тэгээд тэр бааталж болно шүү. Би бол окей гэдэг хэлсэн шүү. За энэ саналыг нь Руки зөвшөөрчих юм бол маш сонирхолтой баатлыг бид нэр Triple X-ийн тайзан дээрээс үүсгэх нь ойлгомжтой. 5 дахь баатал дээр яг хэн байх вэ гэдэг нь бол эх 7 хоногт тодорхойлж байх. 8 сарын 30-нд буюу одоо ердөө 6 хоногийн дараа Triple X Music Festival болох гэж байна. 3 найзын тикет бол та бүхний мэдж байгаачлан sold out болсон. Нэг хүний энгийн тасалбарын үнэ дан төгрөг VIP тасалбараар 350 мянга, Shopee цэгийн болон GS25-ын Монгол дахь бүх салбараар тасалбараа худалдан авах боломжтой. Яг одоогийн байдлаар тасалбарын борлуулалт маш хурдцтай гүйж байгаа сурагтай. Triple X 2025 Music Festival угаасаа дүүрэн бүх тасалбар нь дуусах нь ойлгомжтой. Тийм учраас залуусаа эцнэ гэж хандаж хэлэхэд тасалбараа амжиж аваарай. За шууд энэ сэдвтэй уялдуулаад Rhyme уран сайхны кинод холбогдсоё. За тун удахгүй буюу 9 сарын 5-нд нээлттэй хийх уг уран сайхны кинод маш олон рэпер тоглосныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд албан ёсны киноных нь постэр цацагдаад хэлсэн байна. Энэ кинонд бол бүр маш олон рэперүүд тоглосон байгааг та бүхэн харж байгаа. За өөрөөх цэгийн энэ энэ киноны талаар нэг иймэрхүү нийтлэл гарсан байгаа л да. Rhyme уран сайхны киноны албан ёсны дуу эхний хоногтоо 1 сая үзэлт авсан байна. Энэхүү дуу 113, Ebo, Ruki, Limit King, Moji, Shuo, Trishna, KK, Wande, 168, Wolfism гэдэг олон рэперүүдийн хамтрал гэдгээрээ онцлогтой. Дээр нэр дурддагдсан рэперүүд Rhyme кинонд дүр бүтээсэн гинэ. Киноны 2 дахь дууг K нэртэйгээр рэперцаанд хүргэсэн юм а. Монголын рэперүүдийн хамтран тоглосон Rhyme кино энэ оны 9-р сард нээлттэй хийх чимээ чихтэлдэж үзэгчдийн дунд хүлээлт бий болгоод эхэлжээ. За нэг иймэрхүү нийтлэл гарсан байна. За тэгээд Rhyme киноны албан ёсны трейлер нь бас цацагдсан байлээ. Сүртэй. Начам дэржсэн байна. Манайх наа. Ли. Ка. Кайлш. Бид юу яриад байгаа юм бэ? Очиж их доо. Найз болгоо наадад яваад идэв биш үстэй чи өө. Чи болооч. Зодтолтой гэж юу? Хитэн бэ бистаа байлаа. Залт үрдэх юм уу?
Энэ киноны трейлерыг үзэж байхад надад бол үзэх сэтэл бол айгүй их төрсөн. Тэгээд ийм сонирхолтой байж болох кадрууд бас хэд хэд харагдсан. Рэпер Limit King-ийн хувьд саяхан өргөц цэгийн ярилцлаганд ороод тухайн үед яг Rhyme кинонд тоглоход яг ямар хөө байсан бэ гэдэг сэтгэлдлийг илэрхийлсэн байгаа. За миний хувьд ч гэсэн бүр аль 3 сард яг зураг авалтынхаа талбай дээр очиж байгаадаа цааднаас чинь яриа авч исэн. Дүрийн бэлтгэлийг одоо өмнө нь хэр хангасан бэ зураг авалт эхлэхээс өмнө? Энэ кинонд зориулж одоо ширээний уншлага сар гараа хийсэн. Тэгээд одоо нөгөө яг тавилттай нөгөө зодоонууд байгаа шүү дээ мэдээж. Тэр чинь цаагаараа бүхэн бэлтгэлтэй явж байгаа. Тийм учраас тэрийг бол бас нэг сар гарангийн хугацаанд өдөр болгон зодооны бэлтгэл хийсэн. Тий. Тэнгүүтээ сүүлийн асуулт энэ киног яагаад үзэгчд үзэх ёстой вэ? Энэ киног яг манай нөгөө хипхоп сонирхогчтой байгаа шүү дээ. Яг тэдний бүх дуртай уран бүтээлч тоглосон гэж хэлж болох. Одоо Монголын хамгийн олон хипхоп артистууд тоглосон кино учраас бүх хипхоп сонирхогчид үзэх ёстой. Гэхдээ энэ яг хипхопчдод зориулсан кино биш. Тэгээ акшн төрлийн бүх насныхан зориулсан. Тэгээ үдчихэж л үнэн хөстийн болгоно. Тий. Одоо тэгээд яг гол юм бас ярьчих болохгүй юм тий. Ямар лалрын писта болсныг мань одоо киноноос л үзээрэй. За бид Rhyme киног 9 сарын 5-наас бүх кино чатруудаас хүлээн авч үзэх боломжтой болно. Монголд анх удаага л ийм олон рэперүүд тоглосон кино нээлттэй их гэж байна. Дуунаас нь сонсож байхад киноны трейлерыг үзэж байхад бол айгүй тийм чанартай зураг авалттай болсон юм байна. Харин яг ямархуу зохиолтой, ямархуу үйл явдалтай, хэр сонирхолтой кино вэ гэдгийг 9 сарын 5-наас хэдүүлээ мэдэх боломжтой. За ингээд хэдүүлээ бичлэгнийхээ дараагийн хэсэгт орцгоё. Хип хоп болон шивэс. Энэ бүх зүйл хоорондоо айгүй гоё уялддаг тийм үү? Шивэс бол насан туршид арьсан дээр мөнхөрөх зүйл учраас үүнд маш том ач холбогдлыг өгөх хэрэгтэй. Хэрвээ та огт шивэсгүй, шивэс хийлгэхээр шийдсэн бол аль эсвэл нэмэлт шивэс хийлгэхээр бодож байгаа бол манай суугтай үргэлж хамтран ажилладаг Монголын хамгийн чанартай шивэсчингүүдийн нэг Азук дээр очороо. Яг одоо харагдаж байгаа түүний инстаграмаар зочлоод түүний ажлууд болон цаг авах ч үгүй юм уу те асууж лавлах бүх зүйлээ мэдэх боломжтой. Азукийн хаяг багшийн дээдийн урд UBH центрт 13 давхурт 1312 тодд байгаа. 8077 1313 болон өөрийнх нь инстаграм руу DM бичээд цаг захиалах боломжтой. Эцэст нь гэж хандаж хэлэхэд шивэсэндээ маш том ач холбогдлыг өгөөрэй. Шивэснээс цаг хугацаа болон мөнгө төгрөгийг огт харамдаж болохгүй. Чадварлаг шивэсчин дээр л очоорой. Азукта баярлаа. За бичлэгний дараагийн сэдэв бол KK болон Lil Bata 40K Baby нарын бифтэй холбогдож байгаа. Монголын хипхопод сүүлийн 3-7 хоног хамгийн халуухан бифүүдийн нэг яг харахгүй энэ гурвын биф бол болж хувирсан. За энэ бифтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол 40K Baby саяхан өөрийнхөө инстаграмнаас нэг иймэрхүү дуу цацсан байгаа. За энэ нь бол KK рүү чиглэсэн дис дуу байсан. Тэгээд нэлээд хатуу өгнөдтэй байсан. Lean, do you menga trapping be marun duro Uxnetchen Smith and Wesson Avatar minni tumrin hurug Arada chatku Zany bar popping pill Arada guta doro dir Bima double kill Tanahig untaj baychin bir Etchin sirikwi Sun garsan duchin hizet jirgit jirikwi Achra atn chine ger bojik Yasnaren tolan sejinden Timtir chwagat neg bulen Susara chi tegilen Mani brace barg tumur gaw Duch meg dun kol tumur zam Rockin' long mappa up Hadar sod 945 Whoa Truck Nation BMO 40K Baby үргэлжлүүлээд өөрийнхөө Instagram story дээр Lil Bata энэ Friday нэг ивент базалт хийхгүй бол андууралт их байна. За нэг иймэрхүү сториг бас хийсэн байгаа. Lil Bata болон 40K Baby нарын зүгээс бол бүр хоёр ч дис дуу гарлаа. Lil Bata-г бол бүр болохгүй бол хоёулаа рингэн дээр үтчихээ гэдэг байр суурийг бол хүртэл илэрхийлжсэн. Нэг талаас айгүй олон үйлдэлүүд байхад нөгөө тал нь ингээд таг чимээгүй байгаад байхаар энэ beef ерөнхийдөө яг одоогийн байдлаар айгүй зогсон болчлоо. За гэхдээ яахтай тэгэл сүүлийн 2-3 хоногод айгүй хөгжилтэй, айгүй entertainment тэгээд бүр дис дуу хүртэл сонслоо шүү. Залуу рэперүүдийн дунд бас тун дайжгүй сонирхолтой биф болоод өнгөрлөө гэж харж байна. За Монголын хипхопод бол залуу рэперүүдийн дунд зөвхөн биф болсонгүй дээшээ OG-ийн хооронд бас биф болж байна. Рэпер Rocket Bay-ийн эсрэг тулгад гэсэн биф бол энэ 7 хоногт Монголын хипхоп сонирхогчдын дунд нэлээд анхаарлыг татлаа. За өөрөлд бүр хинч юу ч гэж байсан огт мэдэгдэл ч юм уу стори хийдэггүй Rocket Bay ах хүртэл маш урт постыг бичсэн тийм л сонирхолтой 7 хоног боллоо доо. За тулгын хувьд бол нэлээд хитэн 7 хоногийн өмнөөс ахуулаад Rocket Bay руу чиглэсэн постууд ч гэдэг юм сториг бол хийгээл те. Ерөнхийдөө бол нэг жоохон жижигхэн өдөн хатгалтууд л явжсэн. Энэ 7 хоногт цаа чин тэгээд бүр маргааштай гэдэг дис дуу цацчлаа. За яг яагаад энэ олон жилийн дараа гэнэт Rocket Bay руу тулгат дис хийж байгаа бэ? Энэ айгүй тийм сонирхолтой асуултын тэмдэг тийм үү? За чиг цэг эмэн гэдэг нэг сайт дээр иймэрхүү нийтлэл гарсан байна л да. Рэпер тулгат Rocket Bay-г ямар шалтгаанаар дис хийвэ? Рэпер тулгат YouTube дээрээ маргааштай нэртэй хэмээх уран бүтээл цацсны дараагаар хүмүүсийн анхаарлын төвд ороод буй. Түүний хувьд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг бөгөөд Rocket Bay G-Town
хамтарсан микрофоны арт дуу болон Rocket Band-тэй хамтран Маргаашгүй хэмээх кинонд тоглосноор нь хүмүүс таних бизээ. Маргааштай нэртэй дуун дээр Rocket Band лүүрчин сайн уу? Намайг яагаад ингэж байгааг таалдаа. Өөдөө шидсэн чулуу өөр дээр ундаг үнэн бүхний эргэн сүгэж дуулнаа гэсэн байсан гол утга санаа нь Rocket Band Маргаашгүй киног Монголд гаргасан ашгаа тулгатад хүртээлгүй завчсан гэж боддгоо илэрхийлжээ. Rocket Band-ийн хувьд Америкт сурч байхдаа Маргаашгүй хэмээх кино хийж байсан бөгөөд тулгатын амьдралаас сэдэвлэж түүний туулсан хүнд хэцүү бүхнийг харуулсан билээ. Харин түүний хариуд Rocket Band хэрүүл уруулаас хойшлоор хийх хөгийн юм а. Гэхдээ гүтгүүлээд дуугай байж чаддгүй төрлийн хүн болохоор одоо яалтай. Тулгата над руу чиглэсэн юмнууд хэд хоног хийлээ. Би өөрөөс нь энэ юу вэ гэд гайхаад мессежээр асуулаа хариу өгсөнгүй. Харамсалтай маш олон жил буруу бодол тээж явсан байна да тулгата. Маркетинг болгож хүн гүтгэхээс өмнө факта сайн шалгахгүй дээ. Маргаашгүй чинь манай үеэл бит хоёр хоёулах наа зүтгэж өөрсдийнхөө цаг мөнгөөр оюутан байхдаа хийсэн кино. Сургалтын төлбөр өдөр тутмын хоолойч төлөхөд хэцүү байсан үе. Би аянуудыг нь дуунуудтай бүгдийг нь зохиож скринплейг бичээд тоглосон. Үеэл бит хоёр нэг камера бариад нөгөөх нь жүжиглээд л. Монголд гаргана гэдэг манай үеэл авч очоод жижиг кино чатарт гаргасан. Гаргаад 3 хонож байхад гахаа ханаад гэж гараад киног нь буулгачихсан гэсэн. Би кино гаргах болон санхүү талыг нь огт хариуцаагүй. Нарийн ширийн юмыг нь ч сайн мэдэхгүй. Америкт ажиллаа хийгээд сургуулиудаа сураад явж байхдаа ийм л юм сонссон. Товчоор бол энэ киноноос нэг ч төгрөг аваагүй. Энэ бол факт шүү. Мэдэх холбогдох хүмүүсээс нь лавлаж асуугаарай. Чиний туусан түүхийг харин хүмүүс мэдэж урам зориг авсан байхаа. Дараагийн удаа эргэлзээтэй юм байвал тэр хүнтэй нь тухайн үед нь сайхан яриад асуучихж байгаарай. Дотроо параноидж явахаар. Ер нь уртгаа хийгээд чимээгүй явж болохгүй юм шиг байна. Хүмүүстээ худлаа бодол суулгаад байх бололтой. Өөрийгөө хамгаалж эхлэе да энэ ч одоо. За нэг иймэрхүү мэдээлэл бол цааш хийсэн байгаа. За энэ мэдээллийн лайкны тоомоо бол бүр замбраагүй 24,000 гаруй лайк майктай. Хүмүүс л яг хөө сэтгэл хэсэг дээр жоохон маазарсан байсан. Тэгвэл цомог гарга дахиад флан нэрээ солиод тулгад болцсон юм уу сансныг бодоход их сэргэлэн хүү юм аа. Тулгатыг мэдэхгүй хүмүүс Rocket Band анханаас нь сонсоогүй хүмүүс бололтой. Quiza Eminem хоёрыг сонсож байгаагүй ганц Eminem сонсдог байснаа хэлээрэ. Гэх мэтчлэн аюулгүй олон сэтгэл байсан. Бас нэг иймэрхүү савсан юмнууд байсан. Амарчин хүртэл шеэрлээд би биш шүү гэсэн байсан. Ерөөсөө огт хин нэгний талд орохгүйгээр асуудлыг логик талаас нь хэдүүлээ хараад бодоод үзье л та. За Маргаашгүй гэдэг киног бол та бүхэн мэдж байгаа. Тухайд нэг тиймэрхүү кино гараад өнгөрч ирсэн. Нэг айхтар тийм амжилт олоогүй. Энэ кино чинь бүр маш олон жилийн өмнө гарч ирсэн кино шүү дээ. Энэ киногоор нэг ч төгрөг олоогүй гэдэг нь угаасаа үнэн байх. Нэг тийм ашиг машиг олохор хэмжээний кино угаасаа биш. Тулгатахын хувьд бол сүүлийн үед уран бүтээлүүдэд идэвхтэй хийгээд цомог момог хүртэл цадсан. За тэгэд мэдээж ойлгомжтой уран бүтээл хийгээ явж байхад бол нийгэмдээ эргэж танигдмаар байна те эргэж нэг сэргэмээр байна. Карьераа сэргэмээр шүү дээ. За үүний тулд бол яхаарахгүй маркетинг хэрэгтэй. Rocket Band гэдэг хүн чинь одоо ерөнхийдөө муухайгаар хэлэх юм бол амьд явдаг маркетинг болцсон байх шүү дээ. Анхаарал хаана байна? Тэнд хандлт байдаг. Rocket Band гэдэг хүн бол байнгын анхаарлын төвд байдаг. Эргээд нэг анхаарлын төвд ороод маркетинг хиймэр байгаа учраас Rocket Band ахруу шууд дисту хийсэн байх. За мэдээж хип хопын entertainment талаас бол beef ч гэдэг юм уу те дисту бол маш гоё зүйл шүү дээ. Угаасаа шууд анхаарлыг авдаг. Гэхдээ 15 жилийн өмнөх энэ асуудлаар тухайн үед нь яриаггүй байжээч гинт ингэж дисхин гэдэг бол бас л яг тийм оновчтой зүйл бол байсан. Гэхдээ дистуг бол хүн болгон өөрийнхөө байр сууриас ондоо хүлээж авч байгаа байх л да. Гэхдээ комент хэсэг ч юм уу те зах зээлийг ер нь ажиглаад байхад энэ тулгад ахын дис жоохон цаг үеэ олоогүй ч гэдэг юм уу буруу сэдвтэй байсан юм болоо да гэж бодогдоход хүргэсэн. Харин үзэгч та тулгад ахын энэ дисэнд 10-аас хэдэн оноо өгөх вэ? За мөн энэ хоёрын бифийн талаар яг ямархуу байр суурьтай байна комент хэсэгт бол та бүхэн сэтгэлээ бичиж үлдээгээрэй. За энэ биф цаашдаа хэрхэн үргэлжлэх нь үү? Тулгад ах нэмж дуу гаргах нь үү? Тэ Rocket Band ямар нэгэн хариу барих нь үү? Бид бүхэнд бүгдийг нь цаг хугацаа харуулна. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Манай суугт subscribe дарж дэмжээрэй. Сакаут дараа 7 хоногт уулзцгаая. Түр баяр та.